хосод сасаа өгөөч чадвар цугаат чимбэндэ багтамбасан өхөр шатаачгүй эмэгтэй бафи оо нэрэ нөгөө залуучин яв найзуучин юугийн сарын цалин чин буусан уу одоо хаан байн норондоо юу гадаа юу кандадоо гадааддоо манайх хэвээр үнэхээр хөөхийгээд авсах юм аа. За угаалгын машин ирсэн. Тэгээд ямар ч тач маш том хайрцагтай ирлээ. Тэгээд яг хайрцаг тавиад угаалгын машинтай гэсэн чинь энийг алхах зай маш багасч байна. Тэгэхээр угаалгын машинаар юу хайрцгийг шууд гаргаад тавьчих. Угаасаа одоо 10 хүрхгүй хоногийн дараа нүүх учраас энийг буцаагаад яг хайрцагныг аваа яваад болох хаа. Өнөө маргааш 2 цагийн ажил дээр очиж ирсэн чинь цагийн ажил маань юу яасан гэнэ? Өнөө маргааш 2 ажиллахгүй дээ нэгдээс ажиллана гэж тэгж юм. Тэгэхээр яг бүрэн амраал уурах шиг байна да. За тэгээд ямар ч хувцас аваа. Бүх авсан тавилгаар дандаа тэрвэрдэг тийм за. Эхлээд цагаа очоод тэгээд болно да. Яах чааваа гэхлээр надад одоо нэг ийм хэмжээний мах байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ махнуудыг одоо ястай ингээд энэ гэхэд одоо хоньны мах байна. Тэгээ энийг ингээд ясын салгаад тэгээд хэрчээд нэг хоолных болгоод тэгээд зэгцэлж авъя. Тэгээд ойрдоо хоол хийж идэхээр юу яагаад байгаа? Миний гидс бас жоохон өвдөөд нөгөө хайртай байхгүй тий. Тэгэхээр нөгөө өөхнөөс нь салахгүй бол өөх нь жаахан нөгөө угаасаа энэ чинь юу байгаа штэ. Олон сар болсон болохоор тэгэхээр өөхийн салгыг гэж бодож байна. Угаасаа би их өөх идэж чадахгүй болохоор угаалгын машин өдөр ирсэн. Тэгээд хуцаа угаая гэсэн чинь жоохон бог үлдсэн байхаар нь яг орос дэвсгэр даавгаа бүгдийг л угаагаад тэгээд маргааш болохоор хуцаа угаая гэж бодож байна. Бизнес ойлгосон. Бизнес эрхлэхийн гэмтэлэг болох ханаа хөрөнгө оруулалтыг үргэж эдийн засаг унаа. Бидэнд тулгамдаагүй асуудал маш тодорхой. Өнөөдөр жижүүр багш хэдийч нөгөө яг орох байхаа. Тийм болохоор фотолко тэгээ шорто тэгээд амьсаа авчий. Орой ажил нөгөө цагийн ажил дээр очиж магадгүй гэж бодож байгаа учраас дахиад нэг амьс авчий. Тэгээд очих үгэн жоохон баталгаагүй болохоор одоо болохоор 6 арай болоог байгаа. Тэгээд угаалгаараа нэг орчоод гарч ирж өглөөний цайгаа уучаад тэгээд очоод нэг ажил дээрээ нэг 15 минут ч юм уу хийх нэг ажил байгаа хгүй. Тийм болохоор 7 цагаас ер нь жижүүр агшин ажил эхэлнэ. Тэгэхээр тэрнээс өмнө би зэгцэлчмээр байна. За авч явах юмнууд ийм энэ тушин надад ерөөсөө огт таалагдахгүй байгаа шүү дээ. Нэг тийм солигдуулсан юм шиг санагдаад. Энийг өөрчлөх үү? Тэгээд би сая нүрээ бодож байхдаа энэ подкастыг сонслоо. Энэ зон л нэг уншилгаа хийлээ да. Ер нь 4 жилийн өмнө хүмүүс л цэнтэвт хоёр болно тий. Юу оччих юм яриалаасан тэгээд очоогүй байдаг да. Энэ түлхүүрүүдийг юу яа да. Ширээн дээрээ үлдээ дөө. Энэ нэг
Нөгөө нэг багшийн шүүгээний дэлгүүрүүд байгаа байхгүй юу? За өөр цүнхэн заагаад хийх зүйл гээд бал харандаа Улаанбаатар дотруулагч бодруулагч явж байна. Тэгээд миний дэвтэр явж байна. Энэ дэвтэр дээрээ сүлд энэ юм бол зүгээр ингээд одоо юм хүлээхтэй ч юм уу ингээд зүгээр л зурдаг юм. Тэгээд тэр нь зүгээр ингээд ямар ч юм утга учиртай биш. Эсэг гэх юм уу? За. Цагаал дэшин хийчих байгаа. Тэгээд хумс урдаг юм байна. Энэ хэрэгтэй энэ хумсны энэ уул нь ингээд юу л да. Яг хумсны тос биш л дээ. Тэгээд би зүгээр л тос учраас ашиглаж байгаа. Тэгээ ажлын үнэ л их явна. Энд чинь баг даржгүй болчихж байгаа юм шүү дээ. Энийг хараа одоо яах вэ? Өчтөр орой 9:30 мөч хүртлөө ер нь хувцас авгаасан. Тэгээд надад угаагаагүй хувцас нь яг мартсан нөгөө Чернелийн ягаан цамц. Тэгээд яг өөрөө өмсөжсэн нэг шорт хоёул үлдсэн цаа. Тэхээсэж би ингээд өөрт байгаа бүх хувцсыг угаасан цаа. Одоо чи ер нь 2 сар ингээ ер нь хувцас энэ төр угаагүй нуугаалгам шиг идэрсэн учраас байсан. Гэхдээ угаах шаардлагагүй зарим хувцас байсан ч гэсэн хамаагүй бүгдийг угаасан заяа. Тэгээд энэ 7 хоногт юм болов уу эсвэл яг энэ 7 хоногийн сүүлээр амралтын өдрүүдээр юм болов уу яг хувцас зэгцлээд. Гэтэ тэрнээс өмнө бэлдэж тавих хэрэгтэй л дээ. Би ингээд юу явуулах гэж байгаа байхгүй одоо өвлийн юм зузаан хувцснуудаа ч юм уу хөвсгөл рүү гэлүүгөө гэж явуулах гэж байгаа учраас за одоо нөгөө эндээсээ нүгээд өөр газар очоод тэр нь ер нь нэлээ юм жижигхэн газар байх. Тэгэл байнга чирж авах ч юм бас жоохон драматик шүү дээ. Өглөөний мэнд. За. Баярлалаа. Энэ албан тушаалыг хүлээж авсандаа баяртай байна. За, сайн байна. Сайн ихлээр гаргал дошорч байгаа юм яа юм бэ? Тэгвэл би юу болчих яа гэдэг. Юу мөн энэ гацгүй гэрэтсэр гаргал Японада. Гаргал чинь Өглөөний мэнд сайхан амарснаа. Юунд яарсан? Завсрал. Надад идэг. Чамайг буцаад харихад асуудал чинь байж л байна. Сонс, амьдралаасаа 5 минут л хоолд. 5 минут. Би чамтай аюулгүй байж чадах уу? Тийм ээ. Чи миний бодлыг хянахгүй гэж надад амлах уу? Тийм. Би чамд итгэж болох уу? Машин гэсэн. Алло. Тэгэхээр яг хэдхэн өдрийн өмнө би за үнэхээр л
болоо доо. Хэсэг завсарлага авъя да. Зүгээр л энэ бүгдээс холдё доо. Зүгээр л би энд төрчихлөө. Би зүгчиг олохгүй байна. Тийм болохоор би одоо ямар ч тийм шин зүйлс, тэгээ адал явдалтай зүйлс, сонирхолтой зүйлс, тэгээ мэдээж яриг хэцүү, өвдөлттэй тэдгээр зүйлсүүдийг хүсээгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ. Өчтөр би нэг 11 цагийн үед нэг сүтэд чансан байхгүй юу? Тэгээ өнөөдөр ер нь нэлээд сэрэх өдөр байна. Гэсэн чинь зүгээр байна. Зя тэгэхээр цовь ээж эцгээ. За гол юм гэж ярьчих. Би ер нь одоо 20 өгч байгаа байхгүй юу? Гэхдээ яг тодорхой яг 20-нд бол мэдгүй байна. Гэхдээ байрныхаа эздэд бол 20 гэж хэлсэн. Тэгээд би бас яг дараагийн орох газраа яг тодорхой бас баттай яриаг байгаа. Өнөөдөр болохоор хөвсгөл рүү одоо өгж овуулах зүйлсүүдээ баглаад тэгээд бабуулай явах байгаа. Тэгэхээр өгж овуулна. Одоо жишээлбэл нөгөө зоригтой орчин яг өвлийн 1-2-3 сармаар хамт амьдэрсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд яг галт тогооны хэрэгсэл нь ч юм уу ингээд нэлийн их байгаа байхгүй юу. Тэгээд зарим нэгэн буцаагдах зүйлс байгаа, ээжийн хувцс ч юм уу. Тэгээд тэд нэрийг баглаад тэгээд ер нь явуулъя. Тэгээ өнөөдөр ажилласаа аль болох эрт гарч ирэх гэж хичээсэн ч гэсэн. Тэгээд бас жоохон 30-40 минутыг бол авцсан. Тэгээ манай Тэжний амьдралд би маш их хэрэгтэй. Далайн бүх юмны дөрвийн нэг надаас хамаарна. Би бол далайн үржүүлэхийн газар. Бяцхан загс надаас хоол ундаа холдог. Бас том загслуудаас нуух. Саарал Монгол болно. Магадгүй хөөх хүүхдүүд шивэрх бороо. Гэхдээ өвдөр нь одохгүй. Тийм үү? Би Ахмад Америк төгсөлтэй л байна. Оо дэм. Nice. Ой жиг амар шийдвэр. Бэж бороо, бэж. Чамд ийм арга. За 8501 2 3 4 5 хамтдаа номын баяр орцгоё. Тэгээд орхосоо өмнө энэ бичлэг болохоор би миний хэрхэн бэлэн болох талаар бичлэг байгаа. Тэгэхээр хувцлаад нүрээ будаад тэгээд гар хүртлэх хэсгийг бичнэ гэж бодож байна. Энэ ингээд урдаа уйдаг юм шиг байгаа. Гэхдээ би яг яаж уух учраа болохгүй болохоор ингээд хоёр тал руу татаад тэгээд энэ энд нь ингээд зэнгэдсэн. Тийм. Тэгээ би талбай дээр амгтай ер нь уулзна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр амг дээр очиод тэгээ бас
хэрвээ засахаар бол засуудаад тэгээд би зураг мургаа таруулмаар байна. Өнөөдөр Номын баярын сүүлийн өдөр. Тэгээд ийхүү би Номын баяраар айлчилж байна. 5 дахь өдөр ажлаа тараад тэгээ шууд амгтай уулзаад би тэд гадуур гараад хэснээ бүр ингээд салхинд гараад бүр тэр чигээр явцсан заяа. Тэгээд тэр үеэр бичлэг энэ чигээгүй. Тэгээд 5 дахьд хотоос гарчаад тэгээд өчтөр өдөр орж ирцгээсэн. Тэгээ өчтөр би гэртээ амарч өнжөөд тэгээ өнөөдөр гарч ирж байна. Би Номын баяраар уулын ном авах төлөвлөгөөтэй байсан боловч юу яасан? Ном авахааргүй болсон байгаа. Ер нь хүн ингээ мөнгө зээлцэхгүй юу тэгсэн чинь тэр хүн нь мөнгө өгөхгүй байгаа. Тэгээд яах вэ? Тэгээд Цэндэ мөрөө 2 ном захсан. Цэндэ мөрөө 2 ном захсан. Тэгээд тэр хоёрын номыг авах гээд ирчин. Тэрнийхэн дайланд бас талбайгаар явъя гэж бодоод. Яа. За эхлээд мөрөнгийн номыг авах учраас би яг ямар ном захсныг хараад тэгээд тэр асрууд руу очоод тэгээ явлаа. За энэ бичлэг бол мэдээж хэрэг Дими болон яриа байгаа. За ингээд бичлэгтээ тавтай морил. Энэ удаагийн бичлэг болохоор энэ гэрт хийж байгаа яг Дими болон яриагийн яг сүүлийнх байх бах. Тэгээд 3 дахь өдөр би энэ гэрээс нүгжин төгөлөр дараа 7 хоногт ч юм уу бичих юм бол яг тийм тухайн очсон газраасаа бичиж таарах байх. Өнөөдөр ер нь юу ярих бас мэдэхгүй байна. Тэгээд заримдаа би ингээл юу ярихаа мэдэхгүй байна. Эсвэл надад богинохон ийм нэг түүх байна, нэг сэдв байна гэдээ яриад эхлэхээр цаг маг болоод 40-50 минут болчдөг байхгүй юу? Тэгээ өнөөдөр бол жинхнээсээ тийм урт бичлэг болохгүй байх юм шиг байна. Надад үнэхээр ямар ч нэг юм ярих тэрийг ярьчаа да, энийг ярьчаа да. Энэ асуултанд хариулчаа да. Өнөөдөр надад тийм юм болсон. Ингэсэн тэгсэн яг ингэ бодогдож байгаа зүйл бол алга байна. Бодогдож байгаа юм гэх юм бол хүмүүс надад яаж хандахыг би хүсдэг. Яг тэр одоо тий гаргамаа одоо аммаар байгаа тэр үйлдэл үг тэр бүгдийг өөрөө би хэлээ үйлдэж бай гэдэг бодол төрж байна. Өмнө нь ингээд тэнд байгаа тэр хүн биш яг би өөрөө өөртөө л харилцаж байгаа. Би тэр хүнийг гомдох юм бол би өөрийгөө л гомдож байгаа. Би тэр хүнийг хайрлах юм бол би өөрийгөө л хайрлаж байгаа гэж боддог байсан. Тэгээд түл өмнө тэгээ боддог байсан бол ягаад одоо гэж гингүүц тэр бүгд нь үнэхээр яг бас хичээл зүтгэл дутуу гарсан юм шиг. Тэгээд үнэхээр үнэн биш ч байсан юм шиг санагдаж байгаа болохоор.
За надад ярих зүйл байхгүй юм байна. Яг нэг сэдв байна л да. Гэтэ би хариултыг олоогүй байгаа юм. Тэгэхээр та нар яг уу гээд хариултыг олоогүй жаахан төвхтэй юм шиг сэдв сонсмоор ах юм бол би та нарт нэг 5-10 минут бол ярьж өгч болж байна. За. Сургуулийн сэтгэл зүйчтэйгээ би одоо ер нь 2-7 хоногийн өмнө эсвэл 3-7 хоногийн өмнө ч юм уу уулзсан. Тэгээд тэр нь болохоор яг тухайн үед ингээд нэрэн гэж бодож ирсэн яг тэр зүйлсийг ярилцсан байхгүй юу. Тэгээд тэр зүйлийг ярилцсныхаа дараа болохоор би ингээд дахиад нэг ер нь уулзах юу байсан. Тэр нь болохоор нөгөө би нэг асуумж бөглөсөн. Тэгээд тэр асуумжийг боловсруулалт хийгээд тэгээд надад нэг үр дүнгийн хэлж өгөөд тэгтээ нэг уулзна гэсэн үг. Тэгээд тэгэхээр би ингээд тэгэж уулзахдаа би энэ одоо тийм болоод өнгөрсөн зүйлсийн талаар би ярилцмаарг байна. Ягаад гэх юм бол би энэ дээр угаасаа шийдвэрээ ер нь ингээд өөрийгөө ойлгочлоо. Тэгээд ингээд шийдвэртээ би үнэнч байхаа ойлгочлоо. Тэгээд энэ асуудлыг би угаасаа ер нь ийм ерөнхий зургаар нь дээрээс нь ингээд хараад угаасаа ингээд чадчихлаа. Би ингээд тэр дунд ингээд гацаад байгаад ингээд ойлгохгүй байгаад байгаа зүйл бол байхгүй байгаа юм байна гэж хэлээд. За тэгээд тэр сэдвийг хаачихсан юм. Тэгээд дараагийн удаа уулзахдаа би танаас нөгөө нэг гэр бүлийн ингээд тий хосын харилцааны ийм зөвлөгөө амар байна. Тэгээд яг ийм тэр талаар яг энэ мэрэгжлийн хүн намайг яг юу гэж харж байна гэдгийг би мэдхийг хүссэн учраас тэгээд би үнэхээр өөрийгөө болохоор ингээд за би нэг ийм тий ингээ ийм нэг жанжин шугамтай тэгээд тэрнгээрээ явна гэж яваад байгаа маань яг үнэндээ ийм буруу замаар яваад байгаа юм болов би үнэхээр яг тий миний амьдралын итгэл үнэмшил маань үнэхээр ийм буруу тогтцсон юм болов тий би суурай буруу тавиад яваад байгаа юм болов гэд эргэлзэхэд хүрээд байгаа байхгүй тийм учраас тэр талаар авахыг хүсэж байна ярилцахыг хүсэж байна гэсэн чинь дуртай яг хүлээж авсан тийм болохоор энэ одоо маргааш нэгдэх байхгүй тэгээд дараагийн 7 хоногоос ер нь би нэг тухтай уулзаад ярилцах бах. Тэгээд нэг 2-3-7 хоног өнгөрөөд тэгээ ажил амраад тэгээ нэг амьдралын хэв маяг маань арай өөр цикл рүү ороод тэгээ санхүүгийн асуудал шийдэгдээд тэгээд яг ийм нэг газраасаа нүгээд өөр газар юу яагаад очоод тэгээд нэг ажлын хамт олноосоо өөр ажлын хамт олон руу шилжээд яг энэ өөрчлөлтүүд хийнгүүт бас миний бодол санаанд тэгээд яг ийм бас харах өнцгөнд бас ямарсан жоохон өөрчлөлт ороод өөрчлөгдөх байх. Тэгээд би яг тэрнийхээ дараа болно энэ зүйлийг ярих гэж бодсон юм. Тэгтээ бас ингээд яг өөрийгөө ойлгохгүй байгаа жоохон ийм сааралцсан юм дотор байгаа бас ярилцчихъя гэж бодож байна. Нэрэн энэ Дими балан яриаг би юу ядгуугаа анзаарсан. Яг ямар сэдв гээ яриад байгаагаа одоо ингээд дээр нэг нөхөрлөл гэдэг сэдв ярьсан байсан байл л дээ. Тэгээд би тэн дээр яг юу ярьсан санахгүй байгаа байхгүй юу. Тэгээд би уул нь яг тухайн үед бас нэг найзын тухай ярих гэж бодсноо. Өмнө нь би нэр ийм бичлэг хийцэн байж тэгээд ихтэй би тэр бичлэгээ үзээгүй л тээ. Цаг зав маа тэр тухайн үед бага байсан баг. Тэгээд өргөчсөн. Тэгэхээр уул нь ингээд намайг харж байгаа хүмүүс миний ингээд яг юу бодоод юу барыг харж байгаа ямар сонголт хийхийг мэдчихэж бас магадгүй. Тий. Сия. Юун дээр төрөөд юун дээр бодлоод байгаа вэ гэхээр би яг юм боддгоосоо өөр үйлдэлүүд хийгээд тэгээд тухайн үйлдэлийн үр дүн ингээд уусаа надад юм таалагдах байхгүй тэр үр дүн бүгд тэр хариу үйлдэлүүд тэдгээр одоо болж байгаа зүйлс тэгээд тэрнээсээ ингээд ийм за болохгүй юм байна за би чадахгүй юм байна нэдгатай юм байна тэгээд миний яг ингээд харж байгаа зүйлийг хинч ингээд харах бараг боломжгүй юм шиг санагдаад тэгж байгаа. Хөнгөн баймаар байна, хөвгөлтэй баймаар байна гэж хэлдэг байсан ч гэсэн би хөнгөн хөвгөлтэй хүн биш юм шиг бас ингээд хүнээс мэдж сурчраас. Гэхдээ хөнгөн хөвгөлтэй байна гэдэг нь яадаг юм бэ? Тэнгууд би хөнгөн хөвгөлтэй байж чадах юм болов уу? Зүгээр тэр хүнтэй хамт байсан чинь би хөнгөн хөвгөлтэй байж чадаагүй юм болов уу? Гэт
өөрийгөө маш их гайхаж байна. Тэгээ би аль болох юм нээлттэй байхыг хүсдэг. Тэрийг ингээд нээлттэй байхын төлөө хичээдэг. Одоо найз ярилцсан дээрч одоо найзууд ч ингээд яг надад хэцүү найз байгаа эсвэл тийшээ. Тийм ингээд 10 20 тийм 30 настай байгаа. Мэдээж доошо ч гэсэн байгаа. Гэтэ тэр болгонд би ингээд өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг өөрийнхөө ингээд бодож байгаа зүйлийг эсвэл мэдэрч байгаа зүйлийг ч юм уу эсвэл би ингээд өмнө нь алдчихсан алдаага ч юм уу бүх зүйлийг ингээд хуваалцахыг хүсдэг. Байнгут тэр хүн болгон ч нөгөө миний алдаад байгаа, төөрөөд байгаа. Тэгээд нэг тийм ойл гараа өмнөх хүн бас нэг бүдэлдэж штэ хүн. Тэгээ нэг бүдлаад яваад байгаа, тий, тэнхтээд байгаа. Хийж чадахгүй шантраад байгаа гэд бүх зүйлсийг харж байгаа байхгүй юу. Тэгээд яг үнэндээ бас харуулах шаардлагагүй ч юм билүү гэж бас бодож байна. Нөгөө хичнээн бүх зүйлийг өөрөө даван туулж байгаа ч гэсэн бараг л бүх зүйлийг өөрөө даван туулах байхгүй. Ягаад гэвэл би тэр болгоныг би нэг даваад гарчлаа, би энд унчлаа, би ингэчлээ гэдэг ангууд нь. Тэгээ яг ялцгүй нэг юм том хүний байр суурь, том хүний сэтгэхүй бас орж иж байгаатай холбоотой байгаа баг. Ингээд яг юм нэг итгэл үнэмшилтэй үнэмш байгаа чи яг юу юм бэ? Би ч болохоор ингээд нэг тийм хайрцаглал тахгүй, аль болохын нээлттэй байхыг хүсдэг. Тэгээд энийг яг ийм л одоо энийг ингээд улаан л гэж харчих юм бол энэ улаан гэхгүй би бодохгүй юу? Яг наач хөөхөж болохгүй юм тий. Яг наач шарж болохгүй юм. Тэнгүүд одоо болохоор ингээд за улаан гэдэг нь улаан юм байна. Болохгүй гэдэг дохио ингээд би явах юм бол тэр угаасаа болохгүй юм байна. Нэг тийм зарим ингээд угаасаа болохгүй төгүүдийг тэгээ болохгүй зүйлсүүдийг би болохгүй чичээгээд ингээд тэ гацх хэрэггүй юм байна. Гэдгийг бодож байгаа. Би 20 хоногийн дараа нүүх байлаа. Тэгээд 2 хоногийн дараах нүүлтийг өнөөдөр бүгдөө хийцгээе. Нүүхгээд юм баглах гэсэн чинь надад ерөөсөө юм хувцаа хийх цүнх байхгүй болчих. Тэгээд нэг нь болохоор зориг нөгөө хар чандаа авч байсан баха. Тэгээд жижиг урзаалкнууд надад байхгүй юм байна. Гаднаас өчнөө цаасын арцгнууд олж ирлээ. Тэгээ цаасын арцгнуудаа энийг аль болох хийгээд багтаахыг хичээе да. За багсаа энэ усын бүрийг шахсан надаа. Шахсан. Яг би бүр сая ингэж өргөөд яг ингээ усыг гойжуулсан шүү дээ. Яг юм Бурхан минь яа. тастаг ус юм бэ? энэ явтад идэрхий ийм хаа. Энэ үлгүүр ихэд болохоор тоолоо хийсэн. Тэр ухаан Тишгээр мөнгө олсон. чи өргөө хийн заяа. Энэ яахаар ийм богинох юм бэ? Яаж Тэр энэ яхаа нүхүү хийж яах вэ? Энэ ч уг нэг ийм Энэ яг шинэ хүн юм байна гэсэн. Тэгэхгүй шинжлэх би ятаа байна. Эний үлдээ энэ чи энд шүү дээ. Энийг цоолсон энэ хуучин юм шүү дээ. Чи хуучин. Ой жижигхэн угаалгын машины шалан авсан байна шүү дээ. Тэр хүн чи андуур. Угаг анхнаасаа л юм байсан. Харин тийм угаалгын машины шалан өгч чам. Энэ ч нүх нөхгүй юу? Юм мэддэг юм уу чи? Шалан хүүхэд байхгүй. Чи шаланкийг авъя гэж авчаад энд нь өөрөө цоолсон юм. Юугаа надад би цоо. Энийг яг хэн цоолсон тэгээд? Анхнаасаа Тэр хүн анхнаасаа нэг Хийцсэн газар юм уу? нэг шаланг дутуу ирээд тэгээд дээлэр үгүй гэснээр хөөргөө амт шууд өгчэй гэж бодсон юм шиг. Чи шинэ юм хийцэн гэж. Одоо энэ бол энэ гэрт хонох сүүлээсээ 2 дахь хоног байгаа. Энэ түрээсийн байранд би 1 жил амьдарлаа. Тэгээд түрээсэн сая төгрөг байсан. Тэгээд хэрвээ байр түрээсэлж байгаа байх юм бол урсгал загвал гэж гардаг юм байна. Яг гэтээ яг нөгөө нарийн бид мэдгүүлсэн байна л та. Тэгэл Univision сөөх тог одоо ус дулаан одоо юу гэдэг юм те. Тэгээд ер нь бол нийлээд ойролцоогоор сая 200 гардаг. Тэгээд тэрнээс дээшээ гарах үе байна.
Тийм нэг баг гарах үе бол нэг байхгүй байсан. Тийм байсан болохоор би ингээд зуны 3 сар зардлаа танаад оюутны байранд амьдрэх гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр би нүүж ороод хагас юм авчихсан. Тэр нь миний бүх өмсөх хувцас болоод яг орд ирний хүнжил годас одоо тэдгэр зүйлс. Тэгээд хөргөгч угаалгын машин очсон байгаа. Тэгсэн чинь би буцаад энд ирж унтах юм байл л да. Тэгсэн чинь энд миний нэг ч хувцас авахгүй. Тэгээд яасан бах нү? Би нэг ээлжний хувцас болон нэг хүнжил нэг дэвсрэг давуу хогийн утанд хийгээд авчирсан. Яагаад гэсэн чинь ингээд тэнд тор байгаагүй. Би бас энэ гэрээсээ тор тийшээ авч очиагүй байхгүй юу? Ингээд хийх юм байхгүй. Тэгээд би маш их өлсөд орой болохоор хоол хийж идэх гэж бодоод удаа тэгээд нэг 2 шөглөөвөн авсан байсан байхгүй юу? Би ихтэй нүнэлээ ядраад байгаа болохоор. Тэгсэн чинь хөргөчтөн дотор нөгөө мах явцсан учраас миний шинээр нүүрж очсон газар хөргөчтэй мах байгаа. Тэгээ энд болохоор будаал уу манд байна. Тэгээ би сая зүгээр л гоё юм авчихлаа. Одоо ер нь бол нилээ юм үлдсэн. Тийш харах юм бол тэнд ингээд яг битүү номнууд байгаа. Ер нь нилээ ачаалах баг. Тэгээ галтгооны зүйлс ерөөсөө явааг байгаа. Тагаа бүх зүйл явааг байгаа. Тэгээ тэр гутлын хэсэг, тэгээ тэр торны хэсэг явааг байгаа. Тэгээд угаалгын өрөөнөөс бас зүйлс явааг байгаа. Гэтэ яг миний будаг л гэхээс биш өөр нэг угаалгын өрөөнд авч яваад авах юм байхгүй байгаа. Тэгээ ийшээ харах юм бол толмоо нэр явах юм байна. Тэгээ цэцгийг мэдгүй байна. Тэгж болох хаа. Энэ ширээ болон тэр нэг цагаан тавир аваад энэ хоёрыг үлдээе дөө. Угаасаа би нэг чирж авлаач гэсэн. Дахиад сарын дараа ч юм уу 2 сарын дараа ер нь ишээ тишээ нөхдөд тэгэл хайжил таарнах. Тэгээд тэр гутлын тавирыг бол харин аваад явах. Гадаа өөр зүйл байхгүй. Тэгээд миний бүх хувцас явчихсан. Тэгээд зоригийн нэг хитэн л хувцас байгаа. Тэгээд тэр хэдэн хувцасыг бас би авч явна.